Сайн байцгаана уу? Оюуны хөгжил хичээлээ орё. За, өнөөдрийн хичээл дээр 3 дугаар сарын 26 басан гэрэг сар өдрөө бичээрэй. За, тэгээд тодорхойлох, ижил ба ялгааг олох, дараалал олох, хамаарлыг олох, ангилах гэсэн энэ агуулгыг бид нар үзсэн байж байгаа. За, энэ аналог гэдэг энэ агуулга маань үргэлжилж явж байгаа. Үүн дээрээ үлдсэн дасгал даалгавраа ажиллаад дүгнэлт хийх гэсэн шинэ хичээл үзнэ. За, энэ дасгал 13 эхний мөрийг мөрийн зурган харгалзааг ажиглаад дараагийн мөрд харгалзах зургийг олж дугуйлаарай гэсэн байж байна. За, үүнээс ажиглалтаа хий. Энэ даалз 8 талтай дүрстэй шууд харгалзсан байна. Үүнээс дүгнэлт хийж бодъё. Яагаад ингэж харгалзаа үүсвэ гэд. За, ингээ хардал аалз маань 8 хөлтэй байна. Тэгвэл энэ 8 хөлөөр нь шууд энэ 8 талтай дүрстэй харгалзуулсан байна гэсэн үг. За, тэгвэл энэ далайн од маань 5 уушуу хэлбэртэй харагдаж байна, тийм ээ. Энэ нь тэгвэл дараах хариултыг аль нэнтэй тохирох вэ гэдгийг хараарай. За, ингээд хардал энд 6 талд, энд 5 талд, энд 4 хошуутай юм дүрс од шиг, тийм ээ. За, энд бол бас ахаад 6 талд байж байна. Тэгэхээр эндээс 5 талтай дүрсийг сонгож авлаа. Учир нь дээр хөлөөр нь шууд харгалзуулсан байгаа учраас энэ бас хөл биш ч гэлээ хэлбэр нь харагдаж байна гэж үзээд дугуйлсан байна. За, дараагийн даалгавар мөсийг хөргөчтэй харгалзуулсан байна. За, хүүдийн шин чанар нь бас ингээд хөргөч хөлтгөрөө мөсийг агуулдаг гэдэг ч юм уу ийм санаагаар харгалзуулсан байна. Тэгвэл гал, илж, дулаан, гэрэл гэгээ гаргадаг гэж үзэж байна. За, шууд гэрэлтэй холбох хэрэг болох билүү. Гэрлээс ямар нэгэн дулаан ялгаруулдаг гэж үзэж болохгүй байна, тийм ээ. За, тэгвэл энэ нартай харьцуулахад гэрлийг сонгож авах арай боломжгүй гэсэн үг. За, тэгвэл энэ аянгийг бас сонгож авъя гэхээр арай бас болохгүй байна. Энд үндсэн шин чанар нь бол гэрэл гэгээ ялгаруулдаг, дулаан ялгаруулдаг гэж үзэж байгаа учраас нарыг сонгож авлаа. Дасгал 4 харгалзаа бүрийг үнэн байлгах үгийг нөхөх үгсээс олж бичнэ. Зарим нэг үг түүнээс дээш нэг болон түүнээс дээш удаа ашиглагдаж болох ба огт ашиглагдахгүй ч байж болно гэсэн заавартай байна. Хувилбар нөхөх үгс өдөр, минут, сар, 7 хоног, жил гэсэн үгнүүдээс нөхөж чихнэ. Минут, секунд гэсэн ийм харгалзаа байж байна. За, секунд нь нийлээд минутыг үүсгэдэг байж байгаа. За, тэгвэл цаг хугацааг үүсгэдэг зүйл маань цаг гэсэн үгийг цагийг үүсгэх зүйл маань минут байж байгаа. За, өдөр 7 хоног. Тэгвэл энэ өдөр 7 өдөр нийлж байгаа 7 хоног гэдэг энэ нэрийг бий болгодог бол 7 хоног маань юу бий болох вэ? За, сарыг 4-7 хоног нийлээд нэг сар болох тохиолдол байдаг. За, 4-7 хоногийн 28 өдөр дээр 3 өдрийг нэмээд нэг сар гээд нэг сар маань 30 хоногтой ч гэдэг юм. Ингээд тооцох үед байдаг. Тэгээ 30-31 хоногтой сарууд байдаг. За, цаг өдөр 24 цаг нийлээд нэг өдрийг нэг хоногийг бий болгодог гэж тооцох юм бол сар 12 сар маань нийлээд нэг жилийг бий болгох нь байна. За, 7 хоног өдөр гэх юм бол сар 7 хоног гэсэн харгалзаатай байх нь байна. За, 100 гэдэг маань 100 жилийг нэрлэж хэлж байгаа. Тэгвэл энэ жилүүд маань 100 дахин давтагдаж 100-ыг үүсгэдэг. За, тэгвэл сар, өдөр. За, энэ дээр 2 сар гэж бичсэн хэрнээ яга 2 өөр хариулт өгч юу гэхээр энэ 100 жил гэдэг санаагаар 100-ыг
бий болгоно гэдэг нөгөө их нэр томьёон 100 гэдэг үг байж байна. Тэгтэл жил гэдэг маань 1 жил 2 жил гэж явсаар агаад дунд нас 60 гэдэг ч юм уу иймэрхүү цаг хугацааны хэмжигдэхүүнүүдийг шууд алгасан байна. Түүнтэй адилхан сар гэсэн энэ хэмжигдэхүүн маань одоо 30 өдөр нийлжээж 1 сарыг бий болгоно гэсэн ийм харгалзаа. За минут 60 минут нийлээд 1 цагийг үүсгдэг бол секунд минутыг бий болгох нь байна. За дараагийн энэ нүд гэрэл гэсэн харгалзаа байж байна. За тэгвэл нүд гэрлийг хардаг гэсэн харгалзаа гэж үзээд чих дуу чимээг сонсно. За энэ сонсох нь дуу чимээ гэж харгалзаж байгаа бол мэдрэх нь гэрэл. За гал халуун гэсэн бол өсгөгч гэдэг маань дуу чимээтэй холбоотой хэрэглэгддэг ийм үг байж байгаа. Тэгвэл дуу чимээг өсгөж сонсгоно. За чийдэн гэрэл гэсэн харгалзаа байж байна. За зуух дулаан. За нүд гэрэл гэсэн харгалзаа байж байна. Тэгвэл хамар үнэрлэх үнэр. За дараагийн одоо шинэ хичээл буюу дүгнэлт хийх гэсэн энэ хичээлийг үргэлжлүүлж байна. За эндээс болор гурвалжин дүрсийг улаанаар дөрвөлжин дүрсийг шараар дугуй дүрсийг цэнхрээр бутцсан ийм одоо хүснэгтээс шууд мэдээллийг бид нар олж харах боломжтой болж байна. За дасгал нэгдээр баттгая. Заяа, хангай, молор, гурван найз, нохой, муур, тод тижээдэг. За заяагийн тижээдэг амьтан нохойноос айдаг. За энд заяагийн тижээдэг амьтан нь энэ гурван амьтны аль нэг нь болж таарах нь байна. Тэгтээ тэр амьтан нохойноос айдаг. Тэгвэл заяа бол нохой тижээдэггүй байх нь. Тотийг ч бас тижээдэггүй байх нь. Муурыг тижээдэг байх нь. За хангай молрын тижээдэг амьтан 2 хөлтэй. Тэгвэл эдгээр 3 амьтнаас 2 хөлтэй нь тот. За энэ тэгвэл хангай маань нохой тижээдэг болж таарлаа. Молор тижээдэг амьтан 2 хөлтэй гэсэн учраас тот болж таараад байна, тийм ээ. За дасгал 2. Содхон тодхон 2 дэлгүүрээс зайрмаг ундаа авчээ. Содхон зайрмаг худалдаж аваагүй. Содхон зайрмаг худалдаж аваагүй бол нөгөөгийн авах нь, тийм ээ. Тэгвэл одоо тодхон нь зайрмаг аваад содхон нь ундаа авсан байх нэ. Дасгал 3. Туяа тамир төрөө 3 найз тус бүр нэг бөмбөгтэй. Төрөө тамиртай байнга хөл бөмбөг тоглодог. Тэгтээ тамир туяа 2 гар бөмбөг тоглох дургүй бол хин сагсны бөмбөгтэй вэ гэж. За энэ голын бөмбөгийг сагсны бөмбөг гэж харж байгаа хүмүүс те. Эхний бөмбөг бол хөл бөмбөг. Хамгийн сүүлийн бөмбөг гар бөмбөг байна. Та нарын нэрлэгээ волейболын бөмбөг байна. За туяа тэгвэл ямар бөмбөгтэй байх нь вэ? Сагсны бөмбөгтэй байх нь. Туяа тамир 2 гар бөмбөг тоглох дургүй гэж чинь тийм ээ. Тэгэхээр туяа сагсан бөмбөгтэй байх нь. Тамир хөл бөмбөгтэй байх нь. Тамир төрөөтэй нийлээд хөл бөмбөг тоглодог гэсэн мэт тийм ээ. За тэгвэл төрөө гар бөмбөгтэй болж таарна. За энэ бат тулга далай энэ хүүхдүүдийн аав нар байна. Хүүхдүүд нь сарнай, хулан, тэлмүн. За хулан тулгын охин биш гэж байна. Энэ хулан тулгын охин биш юм бол одоо хэний охин болж таарах уу гэж харах нь тийм ээ. Далай хүүтэй байх нь. Далай хүүтэй. Тэгвэл одоо бат маань хулан гэдэг охинтой болж таарлаа. Тулга сарнай гэдэг охинтой далай хүүтэй гэхээр хүүн тэлмүн болж таарч байна. За шалтгаан ба үр дүн.
хулан өглөөний цайгаа уугаагүй тул тэр өдрийн цай хүртэл өлссөн. Тэгвэл тэр шалтгаан нь цайгаа өглөөний цай уугаагүй, үр дүн нь өдрийн цай хүртэл өлссөн. За жишээгээ харсан тийм ээ. За дасгал 1. Эхний өгүүлбэрт өгсөн шалтгаануудыг уншаад тохирох үр дүнг арын хэсгээс олж холбоорой гэж. За 1-дүгээрт Баатар хичээлээ давтаагүй. Тэгвэл тэр шалгалтанд онц дүнтэй өгсөн шалгалтаа. Тэр шалгалтанд хангалтгүй дүн авсан. Аль нь вэ таарах уу? За тэр шалгалтанд хангалтгүй дүн авсан гэдгийг багш нь тодруулж байна. Үр дүн нь ийм байх нь. Хоёрдугаарт нь сургуулийн хөл бөмбөгийн баг өдөр бүр бэлтгэл хийдэг. Иймээс тэд тэмцээнд ялах нь тодорхой. Иймээс тэд тэмцээнд ялагдана. За үр дүн нь мэдээж тэмцээнд ялах нь тодорхой. За дараа нь гадаа хүчтэй цасан шуурга болж байна. Хүмбэр гадаа гарч тоглож байна. Сургуулийг төр хугацаагаар хаагаар шидэв гэж. За мэдээж тоглохгүй учраас сонголт нь төр хугацаагаар хаахаар шидэв. Улан өвдсөн байна. Ээж нь түүнд зайрмаг авч өгөх үү? Ээж нь түүнийг эмнэлэгт үзүүлэх үү? Тийм ээ, ээж нь түүнийг эмнэлэгт үзүүлнэ. Баатар энэ зун аялсан. Түүний өвдгөн шалбарсан байсан. Тэр үзэсгэлэнт байгальтай олон газраар явсан. За, тэр үзэсгэлэнт байгальтай олон газраар явсан байна. Би маш их чигээр идсэн. Сайхан мэдрэмж мэдэрсэн. За, гэхдээ үр дүн нь шүд янгинэж өвддөг. Манай баг хожсон. Дасгалжуулагч маш их ууралсан. Ялалтаа тэмдэглэж зураг авах болсон. Тэг үр дүн нь ялалтаа тэмдэглэж зураг авах болно. За хулан нохоогоо маш сайн асардаг. Түүний нохоо аз жаргалтай харагдаж байна. Мэдээж түүний нохоо маш ууртай байна гэдэг сонголтыг хийхгүй тийм ээ. Баатар зураг зурсны дараа гараа бодог болгосон байдаг. Иймээс тэр гараа савандаж угаадаг. За иймээс тэр шууд хоолоо иддэг гэдэг сонголт бол байхгүй байх нь. Нялх хүүхэд уйлж байна. Иймээс аав нь түүнийг аргадаж байна. За энэ сонголтыг хэлээ. Түүний аав нь баярлаж байна. Хүүхэд нь уйлж байгаад мэдээж баярлахаа байхгүй тийм ээ. За ингээд сонголтоо хийчлээ. За цааш нь үргэлжлүүлье. За энэ гарч ирж байгаа даалгаврыг уншаад тэгээ гэрийн даалгавартаа энэ А, Б2 гэсэн үргэлжлэлийг нь хийх юм байна. Эхийг уншаад дараа нь юу болсон талаар ярилцаарай. Ээж нь Баатарт өнөөдөр цонхоо нээгээгүй биз дээ. Хэрвээ нээвэл гаднаас шавж нисээд ороод ирэн шүү гэж сануулж хэлв. Баатар гэр дотор бөгчим халуун байсан тул цонхоо баг зэрэг нээсэн гэв. Түүнийг ээжтэйгээ ярилцаж байх үед цонхны цаана ирвээхээ нисэж байв гэж. За үүн дээр дараа нь юу болсон талаар зурж үзүүлнэ. Дараагийн үйл явдлын талаар таамаглан төсөөлөн бодож бичих ийм даалгаврыг гэртээ хийж илгээгээрэй. Сургачийнхээ 120-оос 124 дугаар хуудасны алаг шот холоомыг тоглоё. За ингэхдээ дараах бичлэгээс хараад бичлэгийг дуурайн тоглоомуудаа хийн. За цааш нь бас үргэлжлүүлээд энэ 120-оос 124 дугаар хуудсан дээр 10-аад тоглоом одоо дүрсийг яаж хийх үү гэсэн заавар байж байгаа. Түүнийг дагуулж хийгээд тэгээд ангийн Facebook болон Classroom-д
6 явуулаарай. За бичлэгээ үзье. Хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Баяртай.